Найзыг хамгаалаад танихгүй байсан ч өмгөөл хорвоо хитрхи ятуу ярьцгаа зөөлөн өнгөөр битгий бусдад гайвал битгий бусдын байгуул өөрийн хилээ тогтоод зураасаа чи байгуул хөгжилдөөх найз хоорч хөгчмтэй найзална өвчин гэж хэлэхгүйч өсөр насан гэмтэл би хүмүүстэй муудалцаж гэрээсээ нууцална өнөөдөр нь зүгтаасаж маргааш тэнд дууцална дараа нэгний гочлно дараа нь би гэж ожилно дандаа дарсаар байгаа сүлдээ мэдрэмжүүдээ цоожилно найзын үгээр идэж байхад зарим нь зүгээр ажиглана. За орой минь үзэгчтэй та бүхэндээ орой минь хүргэе. Terminal 1-ийг продакшнаас хөтлөн явуулдаг Generation Gap 3 үеийн төлөөллийн эмэгтэйчүүдийн үзэл бодлын ялгааг харуулах зорилготой нэвтрүүлэг маань Terminal-ийн студиэс шууд хүргэж байна. Сая ингээд дуу сонссон чи эхэлсэн чи айгүй юм төвшөртэй мэдрэмж авчлаа. Тэгээд өнөөдрийн нэвтрүүлгийг засрал бит хоёр хүргэх байгаа лээ. Сайн байцгаана уу Terminal-ийн үзэгчтэй орой минь. За таны клипийг үзээд цацралаа юу гэж бодогдов вэ? Ер нь агуулга нь их гүнзгий санагдлаа. Тэгээд ер нь бол урлаг гэдэг чинь өөрөө хүнд сэтгэл зүйд хүрэх нь өөрөө гол утга учир нь байдаг учраас аялгаа их шиглэнтэй тэгээд клипээрээ бас өгүүлэмжтэй учраас яг л ингээд нэг ойр сүүлийн үед ингээд тренд болоод байгаа сэдвүүдийг эргэн сануулад те бид нар нэг сошиал дээр санчаал 3 өдөр шуугаал тэгэл мартдаг байдлыг ингээд эргэн сануулж байгаа юм шиг надад бол санагдлаа. Тэгэхээр яг өнөөдрийн маань гол сэдв мэдээж үеийнгийн дэрлэлтийг өөгшүүлсээр байх уу гэдэг сэдвийн дагуу найруулагч маань төрүүлж яг бит хоёрыг шууд эхлэнэ гэсэн чинь шууд энэ клипийг тавьчлаа гэсэн чинь сая баг нэг хэсэг юу илээ гэж паникнд авлаа. Тэгээд энэ сэдв бол бит хоёр өнөөдрийн гол сэдв байгаа тийм. Цэлгүй ах уу тэгэл дандаа сюрпризтэй явдаг да. Тэгээд өнөөдрийн сэдвийг дахин та бүхэндээ танилцуулъя. Үеийнгийн дээрлэлтийг өөгшүүлсээр байх уу гэдэг талаар ярилцах болно. Тэгэхээр маш сонирхолтой сүүлийн үед олонний анхаарал татагдж байгаа сэдв учраас олон талын үзэл бодлого гарч ирэх болов уу гэж бодож байна. Тэгж байна. За тэгээд ам нэвэл гэсэн шиг бас нөгөө зараа давтаа хэлээ. Яг одоо бид бүхэн Generation Gap булан дээр 50 насны төлөөлөл болсон гайхалтай бүсгүйг хайж байгаа та бүхэн маань өөртөө ихтэйгээр шууд бид бүхэн лөө те CV ч юм уу эсвэл зүгээр л холбогдох утасны дугаар зүгээр л баг хай гэж ороод ирээ. Тэгэхээр шинэ оронтоо суудал бид бүхэнд нээлттэй байгаа шүү гэж сануулж хэлмээр байна. За тэгэлгээ хоо тэгэхээр бид бүхэн бас Terminal-ийн пэйжээр та бүхэн бас бидэртэй холбогдоорой. Энийн өмнөх дугаарт пүрэв гаругаар өнөө дандаа 21 цагаас шууд нэвтрүүлмийг хүргэж байгаа. Тэгэхээр үзэгчтэй та бүхэн бас бид бүхэнтэй бит хоёртой хамт нэг цагийн турш хамт байгаарай гэж хэлж байна. За тэгэхээр 70 оны төлөөлөл нэмэх 50. Хүлээж байгаа шүү судалт маань энд байна. За тэгээ мэдээлэл рүү орох уу өнөөдөр. За тэгээ уламжлалт ёсоор бид бүхэн нэвтрүүлгийн хамгийн ихэнд хөтлөгч нар маань цаг үетэй холбогдлолтой сонирхолтой мэдээллүүдийг бэлтгээ ирүүлдэг байгаа. За тэгэхээр надаас эхлэх үү? Тэгээ. За тэгээ. Та туулын хурдны замыг зогсоох тал дээр иргэд хоёр талын байр суурьтай байна. Нийслэлийн засаг даргын 2020-оос 2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр Улсын хурлын 106 дугаар тогтоолол зэрэгт үндэслэн туулын хурдны замыг барихаар тогтсон. За улмаар бүтээн байгуулалтын барилгын ажлыг 3 дугаар сарын 15-нд эхлүүлэхээр байна. Гэвч энэхүү төслийг зарим иргэдийн зүгээс эсэргүүцээд байгаа. Тэгээд Баянзүрх товчоноос 22-ын товчоо хүртэлх замыг 10 орчим минутанд туулна гэж үздсэн байгаа бөгөөд нийтдээ 33 км урт зам үргэлжлэх юм байна. Тэгэхээр үзэгчдээ та бүхэнд яг одоо дэлгэцээр зургийг бол үзүүлж байна. За. Таны мэдээ ямар хөө мэдээ байна? Тэгэхээр энэ нөгөө туулын хурдны зам дээр болохоор зэрэг ер нь бол ард иргэд маань хоёр талын байр суурьтай байгаа юм билээ тий. Тэгээд бид нар ч гэсэн яг энэ дээр сайн тодорхой мэдээлэл байхгүй учраас дараагийн мэдээлэлээ би өчигд хүргэе гэж бодож байна. За тэгэхээр түрээсний орон сууц. За өнөөдрийн байдлаар түрээсний орон сууц хөтөлбөрт 1520 хүрэх хамрагдсан байгаа билээ. Түрээсийн за тэгээд зорилтод бүлгийн иргэд болон төрийн албан хаагч зориулсан төрийн өмчийн орон сууцын түрээслэх журам анх 2015 онд батлагдчих байжээ. Өнөөдрийн байдлаар тус хөтөлбөрт хамрагдсан 1520 хүрэх орон сууц түрээслэн амьдарч байгаа юм байна. Тэгвэл өнөөдөр тодруулбал заа өнөөдөр өмнө метр квадрат нь 4500-аас 6000 байсан нэг 11000-аас 15000 болгосон байна. Мөн тус орон сууцанд хамрагдах эмч багш нарын квотыг нэмэгдүүлж 20% болгосон бол төрийн албан хаагчийн квотыг 15%, ахмад насны квотыг 18% болгож мөн түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн квотыг 5% байсныг 10% болгосон болгожээ. Хөшөө тэр эмч багш нарын квотыг нэмэгдүүлсэн
гэдэг нь ямар бас зөв жишээ тий. Тийм шүү дээ. Айгуу зүг багаз. Тэг бас хөгжлийн бэрхшээлтэй иргэд чи Монголд бас нэлээх байдаг. Тэрийг бүр 5%-ийг нь бас 10% болгосон. Би бас их баярлж байна гэж. Жилгүй яг хуу тэг нүдэ онсон эрэмб дараал байна л гэж би бас бодлоо. За тэгээд дараагийн мэдээ. За тэгэхээр өнөөдрийн яг гол сэдэв бол мэдээж үеийнгийн дэргэлтийг өөгшүүлсээр байх сэдвийг хүрээнд бит хоёр ярилцах байгаа. Тэгээд үндсэн гол сэдв рүүгээ хоёлаа оръё. Тэгвэл цэцэрлээ. За тэгэхээр өнөөдөр амар сонирхолтой хэсэг орж ирсэн боيو бидэнд загтал ирсэн байгаа. Тийм. Бид хоёр ч уншиж мэдгүй байгаа тий. Тэгээд загтал маань болохоор мэдээж эзний нуусан байгаа. Тэгээд надад одоо яг загтал маань ирчихсэн байж та бүхэнтэйгээ яг хамтдаа уулзаад хоёлаа загтлаа унших уу. За тий. За тэгээд манай терминал дээр маань загтал ирсэн байна. За тэгээд нэг нь задлж. Өмнөх дугаар дээр загтал ирүүлээрэ гэд хэлсэн чинь загтал ирүүлсэнд нь бас үнэхээр баярлж байлаа. Харин тийм байна. Тэгэхээр нөгөө нэг юу студийн маань юу л терминалын маань пэйж рүү загтлыг маань явуулаад манайхан хэвлж энийг надад гаргаж өгсөн байгаа. За тэгээ загтлыг хамтдаа уншицгаая. Сайн байна уу? Намайг тэр гэдэг. Би Улаанбаатар хотод суралцдаг. Энэ жил 11 дугаар анги төгснө. Манай ангийн охид намайг өмссөн, хувцас барьсан утас гадаад төрхөөр минь байнга шоолдог байсан. Намайг ядуу, халтар гэх мэтэр доромжуулж араар муулдаг байлаа. Нэг удаа би санамсаргүй найзынхаа чатыг харахад миний тухайд тусдаа групп чат нэгэд миний зургуудыг тараах буюу ярьж байсныг нь олж мэдсэн. Энэ бүхнийг төвчих хэцүү байсан болохоор би ээж аавдаа хэлсэн. Тэд намайг өөр сургууль руу шилжүүлсэн. Гэхдээ л шинэ сургуульд одоо ч гэсэн дээрлэхэлд үргэлжилсээр л хуучин сургуулийн талаар цуурхалт тараагдж шинэ ангийнхан ч намайг гадуурхаж эхэлсэн. Заримдаа намайг дуудаж өмнө сургуульда шоолж дээрлэхүүлдэг байсан бидтэй гэж асуудаг байсан. Твцсэн. Эцэст нь би ангийн багш дахин ээж авдаа хэлэхэд ангийн багш эцэг эхчүүдтэйгээ уулзаж тэр хүүхдүүдэд уулзнаар энэ асуудал маань 50 бох боломж гарч ирсэн юм аа. Би одоо аав ээжтэй маш их талархдаг. Хэрвээ би хэлээгүй байсан бол энэ үйл явдал намайг ямар шийдвэрт хүрэх байсныг хэлж мэдгүй. Надад тохиолдсон ийм зүйл дахиж нэг хүүхдэд битгий ухраасаа гэж бодож явдаг учраас энэхүү захиаг бичсэн юм аа. Ийм зүйл тохиолдсон ч гэсэн аав ээжтэй хэлж ярилцах чухал гэдгийг хэлэх гэсэн юм аа. Баярлаа гэж. Харамсалтай ч гэсэн үр дүн хамаагүй гэгээлэг төгссөн түүх байна. Тэгээд ийм түүхийг давтаж санах чинь хүртэл аягүй хэцүү байдаг шүү дээ. Тэгээд тэрийг хуваалцаж загтал болгож илгээсэн танд маш их баярлалаа. Тэгээд яг энэтэй холбоотойгоор ер нь асуух асуултууд байна л да. Тэгэхээр Батгойгч таны хувьд ер нь үеийнгийн дээрлэхэлт байсан уу? Ямар хөө байдлаар ингэж гардаг байсан бэ? Тэгэхээр чин миний үед нөгөө нэг их би нэг их шаалдаг байсан. Тэ. Одоо жишээ нь гэхдээ чин намайг болохоор зэрэг халзанд дух гэдэг байсан. Би чи айгүй том духтай байдаг гэсэн тий. Тэгж дууддаг байсан. Тэгэл ер нь би үнийгээ хар царайтай тэрэ инээ гээл тий. Ер нь дандаа нөгөө биеийн үйлдэл май хүлтэй болонгууд майга ч юм уу гээл амтнаар ер нь дуудаж ер нь үл дээрлэлт улаан хацартай хөдөөний нусаа гоожулсан нусан буу гээл ер нь үл иймэрхүү юмнууд бол хил амар гадаад үзэмжээр хочлож тийм гэдэг байсан. Тэгээд одоо бодоод ирсэн чинь ер нь бол тэр үед нөгөө захим ертөнц байхгүй байсан учраас тэрхүү үедээ ингээл анги мангидаа ингээл шоолж молвол тэгэл би чамаа багш дийлэндээ аавадаа хийлэндээ гэл тэгэл тийм байдлаар арай жоохон хөнгөн байсан юм уу гэж би яг бодоод байна. Одоо бодсон чинь тийм тиймэрхүү байдлаар гадаад үзэмжээр хүүхдүүд ер нь бие бинийгээ их одоо доромжилж тэгдэг байсан дээрлэхэлт явагддаг гэсэн. Би одоо яг тэрийг нэг сандгийн. Тэр одоо нэг хайр байсан уу? Нэг бол одоо дээрлэхэлт байсан үү гэдэг би их сайн мэддэг юм аа. Тэгсэн чинь хамт суудаг нэг банд бэ. Натар миний хөл рүү амар их цогтөг гэсэн. Ингээл хөл рүү. Тэгэл ингээл миний хөлцдөг хүүх нийц. Тэгэл тий ингээл хажуугаар ингээл цохол ингээл өшгөлөөд идэг. Тэгэл ингэнгүүт би яадаан байж гэл би ингээл тоохгүй. Тэр үед нэрээ их сонио. Хайр дурлалаа илэрхийлэхдээ ингэж цохиж зодож илэрхийлдэг байсан үе байсан шүү. Айгуусаа нүдэж. Тэр нь ингээд нэг юм албаар ингээд чимхэж мэгэл өдөж мөдөл ингэнгүүт бүр амар дургу өрөөл тэгж нэг бас илэрхийлдэг гэсэн. Тэр нь одоо хайр дурлалын илэрхийл нь одоо ямар ч юмдээ тий. Одоо бодоод тахад тиймэрхүү байжсан. Таны хувьд ер нь яг үеийнгийн дээрлэхэлт яг юунаас болдог вэ? Анхны сэтэл юу байдаг вэ гэж бодож байна?
Мэдгүй наа. Одоо бодоод исэн чинь яа тийм бол зүгээр л ингээл ер нь тэр хүн болгоны харьцаа, хувийн харьцаа байдаг гэсэн юм болов уу? Хүмүүжил хэтэртэй холбоотой байсан юм болов уу? Тэгэл яг ар гэрийн ер нь хүмүүжил айгуу чухал нөлөөлдөг байх л гэж би бол бодож байна. Тийм. Тэгэхээр цацаагийн үед яг танаа үед нэрээ одоо арай өөр ах шүү тий. Манай үед бол нэг иймэрхүү байсан. Танаа үед бол би хаа гоч тэгээ дээрэс нэг бол одоо сошиал ертөнцөөр тийм байсан уу? Ямар исэн бэ? Ер нь л яг гадаад үзмжээр бол хоолох хол байсан. Яа тэгэхээр би ч нэг амар буржуур өстэй дээр нь яг өсвөр наснда таргалцсан байхгүй бүдүүндүү байсан. Тэгэнгүүт л нөгөө юу мантан буз хагрит магрит гэл те. Бас тэгээ аюу олон тэгэж шоголдог байсан. Тэгээд саяны охины жишээгээс сонсчихсан чинь нэг удаа нөгөө нэг намайг яг би бага ангид байхдаа манай хотын захтад гэсэн байхгүй. Тэгэнгүүт чамаас амар утаа унарч чинь гэж хэлдэг байсан. Тэрэнд нь би нөгөө дотроо агүй эмзэглдэг гэх юм уу нэг олон тэгж хэлээгүй л дээ. Гэтэ тэр хэлснийг би одоо хүртэл мартаагүй байна гэхээр ингээд сэтгэл бол хоногшоод үлдсэн байгаа байхгүй. Тэгэнгүүт гадаад үзэмж ч юм уу тэр байр байдлыг амьдарч байгаа нөхцөл байсан байна тийм үү. Гэтэ нөгөө бид хэдийн үед болохоор зэрэг нөгөө харьцангуй нөгөө юу исэн байгаа байхгүй юу. Нөгөө баян ятагийн ялгаа ерөөсөй байгаагүй. Нэг 90 он гэдэг чинь тий монголчууд яг л нэг жигд амьдралтай тэгээд даргын хүүхдэл гэж байдаг. Гэтэ тэрнийх нь олоогүй бүгд яг адилхан юм бор өмсдөг байсан. Тэрэн дээр бид нарт ерөөсөй ямар ч тийм хувцас гадаад үзэмжний нөлөө байдаггүй байсан. Утасч байхгүй байсан. Тийм баг. Манай үдээр чи яг тиймэрхүү юм эхэлжсэн байхгүй юу? Яа тэгэхээр би яг аав ээж маань ингээл охиноо хэрэндээ л ингээл те хотын төвийн сургуульд явуулна ингээл хотын төв рүү ихтэй улсын сургуультай явуулж исэн. Тэгэл тэгсэн хэрнээл нөгөө нэг хотын төв зах гэл ингээд жоохон ялгаа гарчих гадаг байсан санагддаг. Бас нэг ялгааны амар том юм гэхээр тухайд чинь дөнгөж Facebook гарч исэн. Тэгэнгүүт л нөгөө нэг найзуудын группуд үсчин. Тэгэхэр чи ингээд ялгарл амар үсэж байгаа байхгүй. Би ямар ч группт орохгүй юхэнтэй ингээд нэг юм тэр Facebook-ыг хэрхэн ашиглахад сайн мэдгүй байдаг ч юм уу те. Ингээд ихлэнгүүд нэг гадуур уршоод байгаа юм шиг хэн нэгэнтэй ингээд нэг хүрээлэллийн гадна байгаа юм шиг мэдрэмжүүд бол байсан. Тэгэд хаа очиж манай найзууд маань харьцангуй тийм амар бүли хийдэг хүмүүс байгаагүй л те. Гэтэ ер нь нийтлэг тийм кейс бол зөндөө байсан. Тухайн үед чинь группуд амар хүчтэй. Тэгэл нөгөө тэрний энэний групп гээл хоорондоо хамаг юм ярьдаг. Тэнгүү тэр ярианаас нь хасагдчихдаг шүү тийм үү. Иймэрхүү юм бол яг эхэлжсэн. Тийм байна. Тэгэхээр бидрээс ялгаагийн хувьд одоо нөгөө үе хоорондын ялгаа гэдэг чинь яг энэ дээр илүү гарч ирж байна л та тийм. Одоо нөгөө цахим гэдэг чинь. Тэгэд сүүлийн үед бүр илүү болцсон юм шиг санагдсан. Нэг өдөр манай охин над руу уцтаал унахгүй юу? Загалгаал байна уу ээжээ гэлтгсэн чи яасан бэ гэлтсэн чи ээж таны инстаграмын хаяг манай ангийнх найзууд бүгдөө олцсон байна. Та над инстаграм дээр байсан тэр бичлэгүүдийг яг одоо устгаач гэлтэхгүй юу. Тэгэхээр тэ би хүүе чи яа даам бэ? Юу болоод байгаа юм бэ гэсэн чинь би нөгөө нэг яхаа би чин одоо интернет сошиалыг чинь миний их чинь бид нар чинь бас урлагийн хүмүүс учраас сошиал дээр ер нь бас идэвхтэй байхын тулд янз янзын гэр бүлийн бичлэгийг би ер нь ингэж хийдэг байхгүй юу. Тэгээд игсэн чинь энэ шилжилтийн насны хүүхдүүд чинь одоо ингээд зураг мурга авахлахаас хүртэл одоо ингээд тэр нэг айгу трама болчиход шүү дээ. Зураг авахлаад ингээд тавихаар битгий тавь бойлцгол та гуйж ин наатаа устгах гэл ингээд болчоод байна л да. Тэгэхээр энэ мэн хүүхдүүдэд айгу яаж нөлөөлж ийн гэхээр ангийнх нь харангуйта чиний царай чинь ийм царайтай ийм сонин царайтай байж тээ гэл ингэж байгаа ийм юм анзаарагдаад байна сүүлийн үед. Тэгэхээр сошиалтай ч хүртэл зураг тавиад аюу асуудалтай болсон юм болов гэж би бас харж ирсэн. Тэгээ ер нь бол дараачудаа охноос асуухгүй. Асууж энэ ч одоо пост болох юм уу болохгүй юу гэж асуух хэрэгтэй гэдэг байхгүй тий. Тийм байна. За үзэгчдээ бид бүхэн хэсэгхэн хугацааны сурчлагын дараа эфиртээ эргээд уулзцаая. Шот эфиртээ эргэн давтан морил үзэгчдээ бид бүхэн өнөөдөр үе тэнгийн дээрлэхэлтийг өөгшүүлсээр байх уу сэдвийн хүрээнд хамтдаа ярилцж байгаа хэлээ. Тэгэхээр нэвтрүүлгийн маань онцлог бол зөвхөн хөтлөгчнөр ярих биш, нийгмийн дуу хоолой ямар байна гэдгийг хамтдаа сонсож, хамтдаа шүүн тунгаадаг байгаа. Тэгэхээр бид бүхэнд захим орчинд өөрсдийн үзэл бодлоо илэрхийлсэн хүмүүс байгаа. Тэгэхээр энэ талаар хамтдаа үзэж сонирхцгаая. Скриншот хэлбэрээр бид бүхэн харах юм байна. За тэгэхээр
Ер нь бас үеийнгийн дээргэлт дэлгэрчээ хариуцсан хүмүүс нь ажиллаа хиймээр юм да. Ийм хүүхдүүдийн хувийн хэрэг дээр бичдэг олон нийтэд зарлаж цаашид учирч болох эрсдлээс сэргийлэх хэрэгтэй. Хүүгүүдийг хүмүүжилгүй сахилахгүй гэдэг ч охтууд бас ижил болжээ. Тэр дэмжээд хөөрөөд байгаа хүүхдүүдэд хариуцлах тооцох хэрэгтэй. Ийм байдлаас хүний амь нас эрсдүүл яах вэ? Мөнгөтэй эрх мэдэлтэй бол юу ч хийсэн болно гэсэн сэтгэхгүй өсвөр насныханд нэвт суужээ. Хүүхэд дээрлэх гэж дарамтлсан үйлдэл нотлогдвол их сургуульд орох эрхийг нь дүтгүүлзүүлдэг байх хэрэгтэй гэсэн. Зарим талаар бол ялцчихгүй зүйл байна. Тэгээд одоо миний бодлоор бол энэ дээр ялангуяа сая мэргэжлийн хүмүүс ажиллаа хийх хэрэгтэй гэдэг дээр нь сургуулийн одоо нийгмийн ажилтнууд бас илүү сайн энэ дээр нэг сигнал авч тохио авч илүү сайн ажилласаа гэж үзэж байна. Тэгэхээр миний үед бол сургуулийнхаа нийгмийн ажилтнаас айдаг байсан байхгүй. Коридороор гүйлээ те форма өмсөөгүй гэл бараг дуугийн сонсоод буцаал нөгөө ч өвөрлөг гүөхчтэй ийм байсан. Тэгэхээр одоо эргээд бодонгууд нийгмийн ажилтан гэдэг хүн болвол ямар ч одоо айдсгүйгээр ийм юм болоод байна ингээд байна манай ар гэрт ингээд байна найзууд ингээд байна гэдгийг нээлттэйгээр ярих тийм шиг байх хэрэгтэй гэсэн үг байх хэрэгтэй байхгүй. Тэг үнэхээр найз шиг ийм хаалгаа нээсэн тийм хүн байх хэрэгтэй байтал загнаал одоо инглээ тэглээ гэдэг ангууд ямар хүүхд очиж ярих вэ те. Тийм учраас энэ ерөнхий боловсролын сургуулийн талаас бас анхаараасай гэж бас хувьдаа өсөж байгаа. Тийм байна. За ингээд хамтдаа дараагийн сэтгэлдлийг харцгаая. За тэгээ. Охин маань дууга хурааж дотгошоо болж хичээл номондоо ч маш муу басан. Ангийнх нь 2 охин бүйлэддэг байсан. Гэхдээ их хорон. Зурсан зургийг нь унгаад гიშгэх, босхоор сандал дээр нь юм тавих гэх мэт гимгүй юм шиг их хорон үйлдэл хийдэг, дээрлэгдэг байсан. Эцэг эхчүүд нь хүүхдээ амар өмөр нэцэст нь бүр амар гүтгэлэг хийж байсан. Охиноо шилжүүлээд энгийн сургуульд өгөөд одоо 4-р анги сэргэлэн цаваа нээлттэй болсон. За тэгэхээр та бүхэн минь бас комментод бичээрэй. За тэгэхээр бас л энэ тэгэл 4-р анги гэдэг чи юу вэ? 1-2-р ангиасаа бас л тэр бүлэдэл явагдаж штэ тий. Тэгээд одоо тэр нэг бүлэ гэж хэлээд байгаа буюу дээрлэхэлтэнд өртөж байгаа хүүхдээс гадна эцэг их нь давхар ингээд зүрх рүүгээ будулж байгаа байхгүй тий. Тийм байна. Тэгээ ямар л эцэг их ингээд хүүхэд нь ингээд одоо цэцэрлэгт л хүртэл одоо тийм дээрлэхэлтийн үйл юм явагдаж штэ. Тэгээ бодохоор ер нь бүр айлт салбарт байгаа байхгүй цэцэрлэг сургууль ахлах дунд ингээд ажил сургууль мэрэгжил гэл ингээл тий бүх шатнд яг ийм юм явагдаад л байна л да. Энэ хүмүүс сэдвт битүүр яг энэ тухай ярилцчихсэн. За тэгээд хүмүүс минь та бүхэн бас бидэнтэй хамт бодол сэтгэлээ лавын доотлолт бодол сэтгэлээ хуваалцаж бас комент бичээрэй. За дараагийн юг сэтгэлийг уншиг. За манай сургуульд яагаад ангийн дарга байдаг юм болоо? Би нэг удаа дүүгийн анги руу юунэ манай сургуулиудад яагаад гинүү? Яагаад ангийн дарга байд юм болоо? Би нэг удаа дүүгийн анги руу 4-р анги юм байна. Уулзгаад гадаан зогсож байсан багш нь байгаагүй ангийн дарганыг охин бүр тэнд яг нэг том хүн шиг ангийнхныгээ загнаад чив чимээгүй суулгацсан нэг хүүг тэнэг мангараар нь дуудаад хичээлийг нь заагаад байж байсан. Би бүр үнэхээр хэрсүү яг том хүүг чиг санагдсан. Энэ бас дээрлэхэлт байх таа гэсэн. Манай үед бол 1-р салааны дарга, 2-р салааны дарга, ангийн дарга, ариун цэврийн дарга. Тийм. Бараг л бүх хүүхдэд шахуу даргал байлаа шүү дээ. Гэхдээ бас нөгөө ангийн дарга гэдэг юмыг одоо нөгөө өөрөө би ангийн дарга гэхээр ангийнхныгээ дугаавай, чимээгүй гэдэг нэг юм. Эн чинь өөрөө айгүй буруу байгаа байхгүй. Ангийн дарга гэдэг чинь удирдах, манлайлж, зохион байгуулах. За манайх өнөөдөр тийм хүүхдийг ангийн дарга байтал тэгэж бусдыгаа дарамтлж дээрлэгдэг хүүхдээр ангийн дарга тавина гэдэг үл энэ бас буруу ойлголт байна. Тийм шүү дээ. Тэгээд одоо манай ангигт бол тэр нь гоё юм шиг байдаг гэсэн. Тэгэл нөгөө манай зарим ангийн охтод дуугаалаад өгөөчтэй гэж бужигнахаар орилж марилдаг те. Ингиж нөгөө нэг илүү доминант байгаа нь өөрийгөө кул гэж харагдуулж байгаа юм шиг бас тухайн хүүхдэд санагддаг байсан юм шиг. Манайд бол бүр онд сурдаг охин бүр ингээд нэгч сайн байхгүй бүр онд сурдаг тэр охин ангийн дарга байдаг гэсэн. Тэр үед нөгөө онд сурдаг хүүхдүүд нь айгүй мундаг лидер байдаг гэсэн. Тэднэрийгээ дагдаг бид нэр. Одоо үед болохоор зэрэг атмаа жоохон ингээд нэг юм дээрлэхүү байдаг. Тэр хүүхдүүд нь ангийн дарга болж тэрнийхээ үгэнд ороод байна гэхээр сэргээр айгүй өөр байгаа юм л та. Бидний хувьд бол айгүй онд сурдаг, сурлагатай, толгойтой хүүхдүүдээгээ даган дуурайж энэ шиг болох юмсан, энийг хажуу суух юмсан гэж боддог. Тийм баг. Нөгөө талаас яг нэг эерэг тал нь юу вэ гэхлээр жаахан ингээл хичээлдээ султаад байгаа хүүхдэд хариуцлага өгөөд ангийн дарга болгочингууд бүр мундаг болоод итгэх санаачлалтай болдог бас кейс байдаг. Тийм. За дараагийнх.
Миний хүүгийн ангийнхан бэлэг солилцжээ. Гэтэл миний борхон нүдэ бүлтэл зүйлээ хараад үлджээ ангидаа. Орой тэр мэдрэмжээ ээжтэйгээ хуваалцахдаа манай ангийн надад дургүй гэж хэлж ярьж байна. Юу мэдэрсэн бол гэхээс ёстой нэр үнэхээр муухай юм а. Ээж нь хүүгээ гой бэлэг авч өгнө. Бэлгэндээ гол нь биш хүүхдийн сэтгэл зүйн хамгийн чухлаа. Чамд ийм зүйл тохиолдсон бол яах вэ? Тохиолдож байсан. Зовчлаарай. Яа тэгэхээр ийм бэлэг эрэгтэй эмэгтэйгээр бэлэг хуваалцдаг юу байдаг гэсэн манай монита гэдэг шиг. Тэгэнгүүт манай анги чинь өөрөө охтууд олонтой. Тэгээд нэг эрэгтэй хүүхэд 3 охиныг баярлуулдаг гэсэн баггүй юу? Хамгийн харамсалтай нь тэр хүү ээ штэ. 3 охиныхоо хоёрт нь бэлэг аваад надад бэлэггүй байсан. Оо тийм үү. Тэгээд тэр үедээ би амар муухайсан ингээд гомдсон байна. Бүр ингээд юу хэлхийг мэдэхгүйсэн. Тэгээд ингээд энэ тэр гомдлыг би мартсан ажилтаа 3 4 дугаар ангид л байсан баг. Тэгээ ингээ ангийн бүх хүүхдүүд цэцэгтэй ингээд нэг бамбрууштай гэрлүүгээ харж байгаа байхгүй юу. Тэгсэн ингээд нөгөө тэр хүү чинь 3 охинд өгстэй л хоёрт нь өгөөд тэгээ тэрнийх нь өгөөгүй нэг нь би байгаа байхгүй юу. Тэгээ тийм нэг мэдрэмж авч ирсэн юм байна. Энэ болохоор миний хувьд яг юу вэ гэхээр 3 4 дугаар ангийн хүүхдүүд бид нар мэдэхгүй байхгүй. Ээж ийм бэлэг авчрах хэрэгтэй гэж хэлдэг. Тэгэхээр энд ар гэрийн эцэг эхчүүд нь амар чухал холбоотой юм шиг санагдчихэв. Ер нь бол яг 1 2 дугаар ангийн манай хүүхдүүд одоо ингээ бэлэг солилцсон, ингэн гихтэн би бүр дагуулж гараад яг ингэж авдаг байхгүй юу. Тэгэхээр яг нөгөө энэ эцэг эхчүүд яг иймэрхүү юм дээр айгүй сайн сонсож яан гинэ хиддэг өдөр юу болох хэвтэй вэ гэдэг дээр анхаарах нь айгүй чухал юм шиг санагдчихэв. Гэхдээ надад бол яг ийм байдал үүсвэл би үстэй байгаа. Би 4 дугаар ангийн хүүхд юу гэж мэдэрсэн гэж. Хөөхөн охтууд л бэлэг авдаг юм байна. Жохон царай муутай дуу байвал ингээд тохиолддог юм байна гэж 3 4 дугаар ангид мэдэрчээлээ шүү дээ. Ер нь. Үнэхээр хэцүү. Гутрамаар гомдмоор юм байсан гэд. Одоо ингээд одоо энэ юм байгаа юу? Ер нь танай хүүхдүүд дээр ийм бэлэг солилцох саяхан хүртэл манай 2 дугаар ангийн хүүхд маань яг ийм бэлэг солилцол дээр яг явж исэн. Би ангийнхаа охиныг сонгоцсон гэдэг чийсэн аахгүй. Тэгээ би яг тэр охинд нь зориулаад бэлгийн бэлдээд явуулсан. Тэгэхээр энэ дээр эцэг эхчүүд маань өөрсдөө айгүй анхааралтай хүүхдүүдийг айгүй сонсох хэрэгтэй аахгүй. Ийм болох ч байгаа шүү гэж ээж би ийм дутуу байгаа гэд. Харцангуй манаас 2 дугаар ангийн маань эцэг эхчүүд айгүй хөөрхөн нээлттэй айгүй мундаг. Итгэвтэй эцэг эхчүүд. Одоо жоохон өөр алсан баха тэгээд. За ингээд яг энэ сэдвтэй холбоотойгоор бид бүхэн цагдаагийн ерхий газраас илгээсэн зарим баримт мэдээллийг хамтдаа үзэж сонирхцгаая. За манай нөгөө энэний өмнө бичээдсэн эцэг эхчүүд маань юу нөгөө хоо ихчнэр хинэр маань сэтгэлээ бичихгүй баг та. Бичиж гэнэ үү? Шээ. Бага баха. За улсын хэмжээнд 2025 онд үе цэнгийн дэргэлтийн шинжтэй 399 гомдол мэдээлэл бүртгэснээс 246 буюу 61.7% нь гэмт хэргийн шинжтэй. Вау. 153%, 38% нь зөрчлийн шинжтэй. Үүнээс 168 буюу 42.1%-ийг нь холбогдож хуулийн хариуцлага хүлээх насанд хүрээгүй үндслээр зөрчлийн болон хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзан шийдвэрлсэн байна гэж шүү дээ. Яа. Энүүгээрээ бараг бамбайлаад байгаа юм шүү те. Насанд хүрээгүй юм одоо яадгийн гэд тэр чигээрээ хамаагүй үйлдэлүүд хийгээд те би угаасаа хариуцлага хүлээхгүй гэдэг юм шүү. Тийм байна. За тэгээд энэ мэдээллийг үг хүргэхгүй адилхан байна уу? За энэ оны 3 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар цагдаагийн байгууллагын үе тэнгийн дээрэлгэлтийн шинжтэй 58 гомдол 3 сарын 15-ны өдрөөр шүү. Мэдээлэл хүлээж авч халгаснаас 26 буюу 48.8% нь гэмт хэргийн шинжтэй, 32 буюу 55.2% нь зөрчлийн шинжтэй бөгөөд 24 буюу 41.4%-ийг зөрчлийн болон хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзсан байна гэж шүү дээ. Бүл бүтэн 3 сарын 15-ны байдлаар 58 гомдол гэдэг чи одоо юу гэсэн үг юм бэ? Өнөөдөр чинь за тэгээд түүнээс гадна те яг цагдаагийн байгууллагад гомдлоо мэдүүлэхээс гадна мэдүүлээгүй чимээг өнгөрж байгаа хичнээн хэрэг байгааг бид бүхэн одоо үнэхээр тааж хэлж мэдэхгүй шүү дээ. Өшгөний цаана одоо юу ч болоод байгааг бас хэлж мэдэхгүй л одоо орчин үеийн хүүхдүүд хэр болсон ингээд тэр болго эцэг ихтэй саний охин шиг хилээд те ямар нэгэн арга хэмжээ авдаг бас юм уу эсвэл ингээд чимээг өнгөрдөг юм уу сайн мэдэхгүй л байна л да. Тэгэхээр нөгөө нэг хэр нээлттэй эцэг их байгаас энэ бол шалтгаалаад байна гэж би хараад байгаа юм.
Тэгэл ингээл нөгөө юм ярингуудл загнаал, учир зүгүү загнаал, үгийн сонсохгүй байгаа гэвэл мэдээж ямар ч хүүхэд эцэгтэйгээ нээлттэй харилцахгүй. За миний охин юу гэж, миний хүн өнөөдөр юу болов, яагуу гэд асуугаад байвал бас ярина штэ, тий? За үргэлжлүүлээд энэхүү графикийг задлан та бүхэнд уншиж өгье. За мөн энэ оны 3 сарын 25-ны өдрийн байдлаар захин орчинд үеийнгийн дээрлэхтийн шинжтэй 24 бичлэг мэдээлэл нийтлэгдсэний дагуу шалгалтын ажиллагаа хийхэд 8 мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдээгүй мэдээлэлгүй байсны тогтоон харьяа дүүргийн цагдаагийн хэлцэд хүргүүлж бүртгэлд оруулан шалгаж байна. За үеийнгийн дээрлэлтийн улмаас үйлдэгдэх гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр 2024 онд дээрлэхэл дэлгэрэх ёсгүй хэмээн нийгмийн нөлөөллийн аян тус албанаас зохион байгуулж 16788 захим хэрэглэгчид мэдээлэл хүргэснээр хүүхдээс үйлдсэн гэмт хэрэг 9.5%-аар буурсан байна. Ер нь тэгэхээр юунаас юу ажиглагдж байна гэхээр нэг удаадаа нийгмийн нөлөөллийн аян хийх биш, байнга энийгээ сануулж байх хэрэгтэй байна. Нийгэм бол мартах шин чанартай учраас үүнийг нь дахин 3 өдөр сэвэл алга болчдөг. Дараад нь хэсэг байжснаа дахиад нэг сэдв гараад ирэнгүү тэрийг нэг 3-4 өдөр сэвэл алга болчдөг. Тэгхгүйгээр ерөнхийдөө энэ сэдвээр хүүхдүүдэд маш сайн юу яах хэрэгтэй юм шиг байгаа. Одоо ийм контентийг бүтээх хийх хэрэгтэй юм шиг санагдсан. За тэгэхээр ингээд 399 гомдлоос 246 буюу 61.7% нь гэмт хэргийн шинжтэй гэж байхгүй тий. Тэгэхээр гэмт хэрэг гэдэг маань зөрчлөөсөө илүү том цар хүрээтэй байна гэсэн. Тэгэхээр энэ бол яалтч бас анхаарал татах чухал сэдв бол мөн байна. Бүр 61%-тэй байна шүү дээ. Тэгэхээр чинь бол маш өндөр байгаа даахгүй. Зөрчлийн шинжтэй нь болохоор зэрэг 38.3 буюу 153 зөрчлийн шинжтэй байна гэж шүү дээ тий. Тэгээ бараг тал нь ингээл би том насанд хүрээгүй одоо би яадгийг ингээл өнгөрөөд байна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр насанд хүрээгүй татгалцсан бүр 168 гэдэг чинь бас л айгүй өндөр тоо байна. Энэ бол өндөр тоо гэж харагдаж байна. Бүхэл бүтэн 100%-аас бодоод үзэх 42.1%-тай гэхэд чинь бол энэ бол маш өндөр тоо харагдаж байна. За тэгэхээр өнөөдөр бид бүхэн энэ сэдвийн дагуу бас зочин урьсан байгаа. За тэгээ та бүхэн ч гэсэн бас манай терминалийн болон Монгол телевизийн сайтын телевизээр пэйжээр сэтгэлдээ бас бичээрэй. 2 комент ирсэн байна гэж сонсоод өгчээ. Имэйл явуулсан юмсан хариу ирээгүй байна гэд та бүхэн явуулсан агуулгаас хамаарат бид бүхэн аль боломжоор загтлуудаа имэйлүүдээ уншиж өгнө. За тэгээд дэлгэр мөрөн хүрэл таваагч маань сайн байна уу та? Сайн уу хоёр хөрхнөө орой минь цацрал үсэ боосон чинь маш гоё харагдаж байна гинэ. Вау баярлалаа. Би бүр цацралыг өнөөдөр ороод ирсэн чи таниагүй шүү дээ. Зэг юм аа. За баярлалаа. Тэгээд өнөөдрийн зочингоо та бүхэнд танилцуулъя. Сэтгэл судлалын үндэсний төвийн сэтгэл судлаач Инх Авлангаа өдрөө хүлээж авъя. За сайн байна уу Оржина? Сайн байна уу? Сайн байна уу? Орой минь тавтан байрал. За үзэн орой минь. За орой минь. За та өөртөө эвтэйхнэр суугаад живчээ зүгээд микрофоноо өөртөө тааруулаад одоо. За тэг үзэгчтэй комент бичээрэй. Тэгээ манай бас сэтгэл судлаач Инх Авлангаас асуух асуултууд байвал та бүхэн бас комент хэлгээгээрэй. Сайн байна уу? Орой минь. Орой минь. Өөрийгөө танилцуулаарай. За намайг Инх Авлан гэдэг. За сэтгэл судлалын үндэсний төвийн сэтгэл судлаач байна. За тэгэхээр өнөөдрийн сэдв бол үеийнгийн дээрлэхэлтийн талаар бид бүхэн ярилцаж байгаа. Тэгэхээр ер нь яагаад энэ үеийнгийн дээрлэхэлт үүсээд байдгийг болоо энэ талаар шинж чанар талаас нь та бидэнд бас мэдээлэл өгөхгүй юу? За ойлголоо. Дээрлэхэлттэй холбоотой гэвэл ер нь яг дээрлэхэлт гэж өөрөө яг юу хэлээд байгаа юм бэ гэхээр дээрлэхэлт маань ер нь нэг юм үндсэн 3 шинжийг өөртөө агуулдаг байгаа юм. Хамгийн нэгдүгürt гэвэл дээрлэхэлт өөрөө хүчний тэнцвэргүй байдлаас бий болдог. Одоо тэр нь бие махбодын хувьд ч байд юм уу те эсвэл одоо 5 хүүхэд 1 хүүхэд эсрэгч гэдэг юм уу те нөгөө талдаа энэ нь мөнгө санхүүтэй холбоотой ерөөдөө хүчний тэнцвэргүй байдал. За хоёр дахь нь юу гэхээр энэ зориудаар албаар одоо тухайн хүүхдэд гэдэг юм уу те хор хөнөөрөл гэмтэл дарамт учруулах зорилготой гэсэн үг зориудаар. За 3 дахь зүйл маань юу гэхээр энэ өөрөө давтамж. Байнгын давтамжтай байдлаар энэ 3 зүйл маань нийлээд ирэхээр энэ өөрөө дээрлэхэл буюу бүлий гэж хэлээд байгаа юм.
А түүнээс ш одоо нөгөө яг өсвөр насны хүүхдүүдийн хооронд харилцааны зөрчил маргаан гэдэг юм уу те. Энэ зүйлээс бас энэ маань өөрөө ялгаатай. Энэ гурван зүйлээр ялгагддаг гэсэн үг. За яг дээрлэхэлтийн цаана өөрөө яг юу байдаг вэ? Сэтгэл зүйн хүчин зүйлээр яг юу байдаг вэ гэвэл хүмүүсийн анхаарлыг маш их татдаг. За дээр нь хүмүүсийн бас нэг их чухал тооцож авч үздэг зүйл маань юу вэ гэхээр дээрлэхэлтэд өртөд байгаа хүүхдийн одоо яг сэтгэл зүйн эрүүл мэнд тэр хүүхдүүдийн сэтгэл зүйн гэмтэл тэр хүүхдүүдэд үзүүлэх сэтгэл зүйн тусламж гэж ярьдаг. А энэ маш чухал. А гэхдээ үүнтэй төгсгөц хэмжээний бас бид бүгдийн анхаарах зүйл юу гэхээр дээрлэхэлтийг үлдээд байгаа хүүхдийн сэтгэл зүй өөрөө яг ямар байдаг вэ? Яг зөв. Наад зүйл чинь бидэд яг асууя гэж бодсон гоё ярьчлаа. За тэгэхээр үүний цаана юу гэдэг юм гэхээр монголчууд энэ үгийг нэг айгүй гоё богинохон үгэнд утга цангитан багтаасан байдаг. Тэрний үг гэхээр буруу хүмүүжсэн хүүхэд бухын хүчнээс хатуу гэж. Тийм. Тэгэхээр хүүхэд тэгвэл хаана хүмүүждэг юм? Хүүхдийн хүмүүжлийн үндэс зүйр яг хаана тавигддаг юм? Хүүхэд гэр бүлд. Эргээгээ тэгвэл хүүхэд хаана хин нэг хайрлж сурдаг юм, энерж сурдаг юм. Бас л гэр бүлд тийм ээ. Тэгэхээр гэр бүлийн орчин гэдэг зүйлтэй энэ маань сашгүй холбоотой. За тэгэхээр хамгийн нэг чухал зүйл дотор маань гэхээр хүчирхийллийн цаана хүчирхийлэл байдаг. Тэгэхээр дээрлэхэлтийг үлдээд байгаа тэр хүүхэд өөрөө хүчирхийллийн хохирогч байдаг гэсэн үг. Өөрөө сэтгэл зүйд гэмтэлтэй, өөрөө сэтгэл зүйн хувьд гэр бүлээсээ авч чадахгүй байгаа тэр хайр, халамж, инхрийлэл, тэр дутагдсан энэ байдал маань эргээгээд нийгэмд юу болж гардыг гэхээр түрэмгийн зан үйлээр илэрдэг. Бид нар ер нь нөгөө дээрлэхүүлээд байгаа хүүхдийн тухай нийгэмд яриад байдаг ш. Тэр хүүхдийг ингээ гэмтээчлээ. Эргээд тэр хүүхд яагаад тийм үйлдэлийг гаргаваа гэдэг тэр хүүхдийн төлөө ер нь сэтгэл зүйн талаар нийгмээр ер нь ярилцдаггүй юм байна тий. Тэгэхээр энэ маань тийм ээ. Тэгэхээр энэ маань бас айгүй том зүйл биш үү те. Тэглээ яг бид бүхэн чинь саяны хэрэгээс үүдээд яг нөгөө бүлий хийсэн хүүхдүүдийн бүх зураг хөрхийг гаргаад нийгэмд аяараа хүчирхийллийн өөдөөс хүчирхийллээр хариу арга хэмжээ авлаа шүү дээ тий. Захим орчинд аяар. Тэгэхээр яг ийм үйлдэл дээр гарсан тодорхой алчлаа. За ингээд нэг юм буруу үйлдэл хийжээ. Тэгвэл тухайн дээрлэлт хийсэн хүүхдтэй яаж харьцах ёстой юм бэ? Яаж чиглүүлэх ёстой юм бэ? Ээж аав нь тий. За тэгэхээр үүнтэй холбоотой гэвэл хамгийн чухал зүйл юу гэхээр ээж аав хүүхдтэй анхаардаг байх хэрэгтэй. Анхаардаг. За тэгэхээр хүүхэд хүмүүжлэлтэй холбоотой гэвэл ингээд эцэг их болгон хүүхдтэй хамгийн сайныг хүсдэг. Хамгийн сайн хүн болоосоо л гэж хүсдэг тийм. Тэгэхээр үүнтэй холбоотой хүүхэд хүмүүжлийн арга болох барил болгон эцэгчүүдүүд өөр өөр байдаг. Гэхдээ нийтлэг хүүхэд хүмүүжлэлт хамгийн чухал үндсэн хоёр хүчин зүйл юу гэдэг нь гэхээр нэг нь хүүхдэд тавьж байгаа шаардлага. Болно болохгүй гэдэг нийгмийн хамгийн анхан шатны одоо энэ хим хэмжээ энэ зүйлийг ойлгуулах тэр болон болохгүйг ойлгуулах шаардлага. Хоёр дахь нь юу гэхээр хайр халамж. Энэ хоёр зүйл тэнцүү байх хэрэгтэй. Хайр халамж нь хитрхи их болоод нөгөө талдаа огт шаардлага байхгүй бол хүүхэд нийгмийн дүрм журам гэдэг зүйлийг мэдэхгүй. Хүнийг гомдоож болохгүй гэдэг зүйлийг мэдэхгүй. Ингэж болдго юм бэ, тэгэж болдго юм бэ гэдэг энэ зүйлд хүүхэд өөр суралцаагүй гэсэн үг. За дараагийн нэг зүйл маань юу гэхээр тэгвэл хайр халамж нь багдаад шаардлага нь их болоод эхлэхээр яах вэ? Гэхдээ ирээдүйд энэ хүүхэд өөрөө илүү бие даасан байдал нь сул болж эхэлдэг. Магадгүй энэний нэг давуу тал байдгийн тэр нь юу гэхээр эцэг айгүй нөгөө чанга гараар хүмүүжсэн манай хүүхэд айгүй хүмүүжлэлтэй гэж заримдаа гэж ойлгодог тийм. Тэгэхээр энэ байдал маань юу гэхээр тодорхой хугацаанд энэ маань үргэлжилдэг. Сурлагын амжилттай байдаг, айгүй нийгмийн сахилах баттай байдаг тийм. Энэ маань гэхдээ илүү бага наснаа. Илүү нийгэмдэр гараад аав ээжээсээ хол болоод тусдаа болоод ирэхээр нөгөө өмнө нь бүх үйл ажиллагааг нь хяндаг тийм энэ нөгөө хатуу бүх шаардлага нь сулраад эхлэхээр хүүхэд нөгөө нийгмийн эрсдэлтэй айгүй олон зүйлүүдэд турших энэ сэтэл өөрөө бий болдог гэсэн. За үүний гурав дахь зүйл нь гэвэл хайр халамжч байхгүй, шаардлагач байхгүй энэ тохиолдлыг юу гэж хэлдэг юм гэхээр үл хайхрах хүчирхийлэл гэж хэлдэг юм. Тэгэхээр хүүхдтэй огт анхаарал, хайр халамж гэдэг зүйл байхгүй, шаардлага гэдэг зүйл байхгүй үед хүүхдэд юу бэлддэг вэ гэхээр ингээд ч болтугай намайг анхаарад өгөөч. Ингээд ч болтугай намайг анзаараад өгөөч гэдэг үйлдэл гаргасан юм байна. Тэгэхээр бид нар ер нь эцэг эхчүүд маань одоо өөрсдөө манай Монголын өөрсдөө нийгэм маань айгүй тийм ингээл ажил амьдрах хэвээр амьдралын төлөө зүтгэх хэвээр гэл эцэгчүүд нүглээ гараад орой ирдэг хүүхдүүдэд хайцсан байдаг. Тэгэхээр бид нар ер нь бас өөрсдөө өнгөөх хэвээр болсон юм л та хүүхдүүдтэй
Одоо ингээд хүүхдүүдтэйгээ харьцахаар зарим үед ингээд жоохон уурлаад загнах үед ингээд хүүхдүүд холдчихдог байхгүй тий. Би ч одоо өөрөө 4 хүүхэдтэй. Тэнгүүд жоохон ингээд тэрж аваад үнсэл ингэнгүүд чинь хамгийн юм яриад ингээд ээж би өнөөдөр тэгсэн мэгсэн ингээд ярьдаг. Тэгэхээр бид хэд хуучин цаг үед бид нар чинь нөгөө эцэгтэйгээ хайртай гэдэг үгийг хэлэх нь айгүй бага байдаг гэсэн шүү тий. Арай нөгөө юу яаж тэр үед ч одоо жоохон ичимхий байдаг байсан юм уу? Тэр ямар байдаг байсан бэ? Тэгэд нэг бас нэг асуулт ингээд цаашинд орж ирэл байна л да. Одоо чинь би бол ингээд ирээдүйд хүүхдээ дээрлэхэлтийг өртөхийг харах болно. Одоо ингээд би өмнөөс нь байсан ч болоосаа гэж уйлмаар одоо хамгийн муухай мэдрэмжүүдийн нэг байх. Тэгэхээр яг ийм үе гарвал эцэг эхийн зүгээс тухайн дээрлэхэлтэд өртсөн хүүхдтэй яаж харцах хэрэгтэй юм бэ? Яг ингээд яг хүүхэд яг тийм нөхцөл байдалд орчихвол хүүхд өөрөө илэрхийлж чадахгүй шүү дээ. Ингээд юу болоод байгаа процесс хийхэд ч бас хэцүү байж магадгүй. Тэгэхээр энэ үед насанд хүрсэн эцэг эхчүүд яаж хүлээж авч яаж тухайн хүүхдийг задалж сэтгэл зүйн гэмтэл бэртэлгүйгээр цааш нь үргэлжлүүлэх хэрэгтэй юм болов. За сэтгэл судлалд яг хүүхэд хүмүүжлэлтэй холбоотой хамгийн чухал үг юу вэ гэхээр хөгжсөн хүүхэд өөрөө хамгаалагдсан байдаг. Хөгжсөн гэхээр хүүхэд тэр нь бие махбодын хувьд хүүхдийн нэг хөгжлийн 3 нэмэн байгаа тийм ээ. Бие махбодын хөгжил, тань мэдхэн хөгжил, нийгэм хөгжих, тэр харилцааны хөгжил гэдэг. Тэгэхээр энэ 3 зүйл хөгжсөн хүүхэд хамгаалагдсан байдаг. Энэ 3 хөгжлийг юугаар хангах вэ гэхээр түрүүнд өрцөнчлэн тэр хайр халамж, шаардлага гэдэг зүйлээр. Тэгэхээр шаардлага гэдэг зүйлийг хүүхэд авснараа энэ дээр юу гэдэг юм гэхээр хүнтэй ингэж харьцаж болно, хүнтэй ингэж харьцаж болохгүй юм байна. Хүнийг гомдоож болохгүй юм байна. Хүнийг хүндлэх хэрэгтэй юм байна. Тэгвэл ингэж өссөн хүүхэд яадаг юм гэхээр ирээдүйд эргээгээд одоо яг анги дээр нь гэдэг юм уу хэрвээ дээрлэхэлт боллоо. Хэн нэгэн өөртөө таагүй харьцлаа гэвэл ингэж болно. Эсвэл ингэж болохгүй гэдэг зүйлийг өөрөө хэлж сурдаг гэсэн. Ялгаж салгаж сурдаг. Дээр нь хүүхэд бас түүнийг илэрхийлж сурдаг гэсэн. Тэгэхээр хүүхдтэйгээ хамгийн нэн түрүүнд харилцах шаардлагатай. Түрүүн хамгийн ихэнд дурдгдсан нэг зүйлийг үдлэр эцэгчүүд айгүй завгүй байгаад хүүхдүүдэд тавих хайр халамж бага байна гэж хэлж байна тийм. Тэгэхээр энэ бас ялтчгүй бид бүгдийн нэг анхаарах хэрэгтэй, зориуд цаг гаргах хэрэгтэй нэг асуудлуудын нэг. Гэхдээ хүүхдийнхээ дэргэд эцэг 24/7 хамт байгаад хүүхэд хөгждөггүй шүү. Хүүхэд бие даад сурдаг. Хүүхэд нийгмийн харилцаанд орж сурдаг. Хүүхэд сургууль дээр анги дээр зөрчил үүслэх гэхэд тэр зөрчил үүсгэхэд үл юм байдаг юм байна. Зөрчлийг тэгвэл ингэж шийдвэрлэх юм байна. Ингэж шийдвэрлэхийн тулд заримдаа томчуудын тусламж хэрэгтэй байдаг юм байна. Би бас ганцаараа энэ зүйлийг төвчээд байж болохгүй юм байна. Тийм. Зарим зүйлийг би өөрөө зохицуулж бас даван туулж бас чадах юм байна. Энэ бүх зүйлд хүүхэд өөрөө суралцдаг гэсэн. Тэгэхээр өдөрт хүүхдэд зарцуулах хамгийн чанартай хугацаа 2 цаг биш, 1 цаг биш. Чанартай хугацаа 10 минут байхад хангалттай. Чанартай гэдгийг та яаж тодорхойлж байна? Чанартай хугацаа. За тэр хугацааг бид бүгд нэг юм сонирхолтой үг байдаг. Манай ээж надтай махаа хэрчж явахтаа л ярьдаг гэдэг нэг. Тэр маань өөрөө юу гэдэг тэгэхээр та хүүхдтэйгээ харилцахдаа хэрэг харж ярьдаг бай. Өдрөө. Тийм. Хэрэг анхаарлаа хандуулдаг бай. Та өөр зүйл хийж явахдаа, эсвэл утсаа орлож явахдаа, эсвэл ажиллаа хийж явахдаа, зургтаа үзэж явахдаа, миний хүүхд өнөөдөр юу болов гэдээ яриад суудаг юм уу? Эсвэл яг хүүхдтэйгээ нүрээ хараад те би чамтай харилцахад бэлэн байна шүү гэд чамайг сонсоход бэлэн байна шүү гэд мэдрүүлээд ингэж суудаг юм уу гэдэг чинь өөр айхуу чухал гэсэн үг. Тэгэхээр харц хаана байна тэнд анхаарал байдаг. Нүдрүү харна гэдэг чинь харц хаана байна. Тэгэхээр хүүхэд эцэг эхийн харцнаас юу мэдэрдэг гэхээр аав ээж надад анхаарч байна, ээж надад анхаарч байна. Миний яриаг энэ хүмүүс сонсож байна, намайг ойлгож байна гэсэн мэдрэмжийг авдаг. Харц хэрвээ хүүхдтэр тогтоогүй үед эцэг их хүүхд рүү харахгүй байгаа үед тэнд чанартай харилцаа гэдэг зүйл явагддаггүй. Яг одоо манай нэвтрүүлэгт 2 комент ирсэн байна. Тэгэхээр энэ сэдвийн талаар таас өөрөө үзэл бодлоо бид хүн хуваалцааж өгөх. Багш нар өөрсдөө хүүхдүүдтэй ялгаж харцдаг штэ. Энэ сургууль дээр хүмүүсийн хандлагууд нөлөөлдөг санагдсан. За бас нэг комент нь багш нар их дээрлэгдэг, харьцуулан дээрлэгдэг нэг айлын 2 хүүхдийн нэг нь яагаад ийм уус сурдаг юм бэ гэж хэлдэг. Манай найзыг дүүтэй нь харьцуулдаг байсан. Дүү нь гоцхонтой, манай найзын IQ нь өндөр байсан ч багш нарын үг хэл найзыг минь их зовоосаа гинэ. За тэгэхээр Африкийн нэг юм гоё үг байгаа. Тэрний үг гэхээр нэг хүүхдийг хүмүүжүүлэхэд нэг тосхон хангалтгүй, хөрөлцөгдгүй гэдэг юм. Тэгэхээр юу гэхээр зөвхөн аав ээж хүүхдээ хайрлаад инхрийлээд бөөцөлөөд нийгэмдээ сайн иргэн болох гээд
бэлдээд эргээгээд нөгөө талаас юу гэхээр сургуулийн орчин гэдэг чухал. Дахиад багш нарын харилцаа гэдэг чухал. Анги хамт олонны хүүхдүүдийн уур амьсгал ямар байх вэ гэдэг нь бас юм чухал зүйл. Тэгэхээр дээрлэхэлттэй холбоотой одоо ийм олон ийм туршлагууд бас бий улсуудын одоо үүний эсрэг ямар арга хэмжээ авсан бэ гэдэг. За тэгэхээр хамгийн ерөнхийдөө үр дүнтэй арга юу гэдэг нь гэхээр мэдээлжүүлэх. Хүүхдүүд дээрлэхэлтийн талаар өөрсдөө мэдлэгтэй байх хэрэгтэй. Юуг дээрлэхэлт гэж хэлээд байгаа юм, юуг зөрчил гэж хэлээд байгаа юм, юуг болох юм, юуг болохгүй юм. Энэ хэрвээ ийм зүйл хэрвээ тулгамдсан бол энийг хэнд мэдээлэх юм. Тэр хүн хэр найдвартай юм, хүүхэд өөрөө хэр хамгаалагдсан байх вэ? Энэ талаар бүх мэдээлэл өгөх хэрэгтэй. Найзууд хоорондоо яаж харилцах юм? Гурав дахь нь юу гэхээр багш нарт өгөөд мэдээлэлтэй байх хэрэгтэй. Багш нар мэдээлэлтэй. Багш нар хүүхдтэй яаж харилцах юм? За тэгвэл би та хоёроос дахиад нэг зүйлийг асууя. За сургууль дээр нь за 2-10 жилийн хүүхдүүд шүү. За таны ангийн нэг хүүхдээр л хүллээ. За тэгэнгүүт та тэр багшаа тэр хүүхд тэрийг ингэж дээрлэхэд байна гэд та мэдээллээ. За багш тэн дээр ер нь яг та хоёрын яг хувийн туршлагаас за багш ер нь яг яаж арга хэмжээ авах вэ? Багш байсан болов? Тийм. Нөгөө шууд олон нийтийн дунд тэр хүүхдийг бас гаргаж ирээд загнах юм бол буруу юм болоо гэж бодоод байгаа байхгүй. Тусад нь гаргаж ирж байгаад ярилцаад эн чинь найз чинь штэ. Чи ингэж болохгүй эн чинь чамтай л адилхан ингэж байгаа. Чамайг хүнд ингэж тэгвэл чи ямар мэдрэмж авах уу гэдэг тийм тусад нь хувьд нь уулзвал илүү өвдөлттэй. Тэгэхгүй олон хүүхдийн дунд гаргаж ирж бидний яг үйд гэдэг гэсэн юм. Олон хүүхдийн дунд гаргаж ирэнгүүт шүү загнадаг гэсэн юм. Тэнгүүд нөгөөдөг чинь ингээд айц давтаад эргээд тэрийгээ буланд өөр дахиад хэлвэл би чамаа бүр илүү яадаг гэдэг хурцтмал байдал үүсэж юм шиг санагдсан. Утгаагчтай бас яг ижил бодолтой нь яг олон нийтийн дунд биш хүүхд болгондоо хувьдаа уулзчаад тэгээд дараагийн шатны арга хэмжээ авах нь бол зүг баха. Ярилцсан гэдэг нь зөв. Гэхдээ юун тухай ярилцах вэ гэхээр яагаад чи ийм боцоо гаргасан бэ гэж юу? Шалтгаан нь юу вэ? Юу болсон бэ? Тэгэхээр хүмүүс өдөр тутамдаа одоо юун талаар мэдээлэл хамгийн их авдаг вэ гэхээр бид нар үг яриагаараа дамжуул биеиндээ мэдээлэл дамжуулж байгаа тийм. Гэтэл хамгийн их бидний мэдээлэл дамжуулдаг хэсэг юу вэ гэхээр нүрийн хаврал. Биеийн хилэмж. Магадгүй манай хүүхд айгүй дээрлэхэлтэд төртөд удаан хугацаанд явлаа. Би энийг сая л мэдлээ, өчигдөр л мэдлээ. Түүнээс өмнө би өөрөөсөө хүүхдээсээ сонсоогүй байжээ. Энэ биш. Хүүхдэд анзаараагүй юм гэсэн үг. Хүүхэд нүднийхээ харцаар, дуу хоолойныхоо өнгөөр хичээлдээ явахдаа өглөө цүнхөө өрөөд гарч байгаа, хаалга хаагаад явж байгаа энэ бүх үйлдэлээрээ надад хэцүү байна, энэ тухгүй байна гэдэг илэрхийлж идэг. Тэгэхээр хүүхдээ анзаарах, хүүхдтэйгээ ярилцдаг байдаг гэдэг нь чухал. За багш нарын зүгээс хэрвээ дээрлэхэлтэд өртсөн тохиолдолд энэ дээр ямар арга хэмжээ авах вэ гэхээр одоо нийтлэг одоо тухайн хүүхдийг загнах гэдэг юм уу, шийтгэх гэдэг юм уу те яагаад ингэж байгаа ингээд нэг загнах нэг юм тохиолдол бий. Тэгэхээр энэ байдал маань нөгөө эргээгээд үр дүнд нь юу гэхээр ахад нөгөө хүүхдтэй уулзж байгаа нэг боломж очоод тийм. Ахад чамайг ахиж энд хүнд илүүл чи энэс илүү одоо зүйлтэй нүр тулан шүү. Тэгэхээр энэ нөгөө хүчирхийллийн үр нөлөө, шийтгэлийн одоо нөгөө сөрөг үр дагавар нь хаана вэ гэдэг нь өөрөө ингэж гардаг гэсэн үг. Дахиад тэр зүйл илүү лавшрах, илүү одоо тэр эрсдэл мөн нэгдэнэ гэсэн үг. Тийм юм шүү дээ. Нэр ховлоо гинэгээ хэлэн болох нь шүү дээ. Чи яагаад ховлсон? Тэгвэл чи олон хүүхдийн дунд намайг ийм байдалд оруулсан чи би бүр тиймгээл ахиа хэлэх юм бол бүр илүү шүү гэдэг. Тэгэхээр амар үү те. Тэгэхээр багш нар хүүхдтэй ярилцдаг байх. Юу болов? Яав, ив, тэ юунаас болов? Шалтгаан юу байв? Өнөөдөр хэр байв гэд хүүхдтэй ярилцдаг, тодруулдаг байх. Ээж аавд ч гэсэн бас хүүхдтэй ер нь бол би ч яг тэгдэг байхгүй юу? Гэрээ цэвэрлээл, хоолоо хийгээл аягаа угааж байгаа л хоолоо хүүхдтэй ер нь аль болох хүүхдүүдтэйгээ дуудаж гаргаж ирж байгаа. Хичээл ихтэй үед бол завсралчдгийг. Тэгээ гайгүй үедээ бол хүүхдүүдтэйгээ хоолоо хийж агаад өнөөдөр юу болов? Яа миний хүү гэж ярьдаг. Энэ өөрөө бас маш чухал. Тийм. Дээр нь одоо түрүүн хэдүүлээ хүүхэд мэдээлэлтэй байх хэрэгтэй гэсэн. Багш хүүхдүүдтэй тэгвэл яаж харьцах вэ? Хэрвээ анги дээр дээрлэхэлт үүссэн бол энэ дээр ямар арга хэмжээ авах вэ гэдэг дээр багш мэдээлэлтэй байх хэрэгтэй. Дээр нь багш нөгөө хүүхдүүдийг ялахгүй байх. Нэг ангид одоо хоёр ах トゥ хоёр хэрэг сурдаг байлаа гэхэд харьцуулж чинь гэх юм уу те. Энэ бас өөрөө хүүхд тэр багш одоо хүүхэд хүмүүжүүлэх, сургууль хүмүүжүүлэх тал дээр ахаад суралцах хэрэгтэй болох юм. Илэрхийлж байгаа юм. Гурав дахь нь юу гэхээр эцэг эхчүүд өөрсдөө мэдээлэлтэй байна гэсэн үг. Хүүхдтэйгээ яаж ярилцах вэ? Энэ бүх тал дээр мэдээлэлтэй байх хэрэгтэй гэсэн үг. За баярлалаа. Хэвээ нөгөө цаг маань маш богино байгаа учраас. Гэхдээ үнэхээр оновчтой сайн мэдээлэл өглөө. Хэвээ тэглээ тий богино хугацаанд маш гоё мэдээлэл манай бас үзэж байгаа үзэгчид олон бит хоёр ч хүртэл маш гоё мэдээлэл хүрсэн. Баярлалаа танд. Баярлалаа. Амжилттай. Баярлалаа. Та бүгд ажилдаа амжилт хүсье. За баярлалаа.
За тэгээд ингээд бид бүхэн үеийнгийн дээрлэхэлтийг өөгшүүлсээр байх уу сэдвийн хүрээнд мэрэгжилтэндээ хамт маш сонирхолтой зөвлөгөө болон анхаарал авахд хэрэгтэй гол санаануудыг хүлээн авч үзлээ. Сонирхлоо. Мэдээж тэглээ. За тэгээд өнөөдрийн сэдв бол бас нэлийн хүнд сэдв байлаа. Би бол одоо бас яг нөгөө 9 насны 2 хүүхэдтэй болохоор миний хувьд бол бас айгүй хүнд л байна. Миний бас алдаа дутагдaltaж байгаа. Би бас зарим үед хүүхдээ анзаардаггүй юм байна. Зарим хүүхдтэй цаг гаргадаг юм байна. Үнэхээр л яг ааж нэг ингээд хүүхд маань ийм байдал үүсвэл одоо би яг яана гэдэг ийм айдас бол одоо болоог байгаа ч гэсэн ингээл одооноос тийм. Тэгэхээр нөгөө энэ хорвоо дэлхийд анх л төрж байгаа хүүхдүүд штэ. Дөнгөж одоо нэг ийм санаандгүй үлд гаргахад тэрэн дээр нь шууд загнахаас илүү яагаад одоо бидний тэр дээр үеийн юмнууд их гоё л штэ. Аяг хаглангууд зүгээр яа тий аяг мойл хаглангууд загнадаг байлаа штэ. Зүгээр муу юм гарч байгаа. Гээл загнаа. Загнадаг байсан юм. Тийм үү. Уг нь гайгүй би бол ч сахилах багтсаа. Тэр чинь за үзэгчдээ бид бүхэн хэсэг хугацааны зар сурчлагын дараа шууд эфиртэй шууд уулзах болно. За студидтэй эргэн тавтай морил үзэгчтэй бид бүхэн үтэнгийн дээрлэхэлтийн талаар маш олон талаас нь хамтдаа ярилцлаа. Гэхдээ баг зэрэг хүнд сэдв байлаа тий. Тэгтээ хүнд сэдв байлаа. Өнөөдрийн нэвтрүүлгийн маань сюрприз байгаа гэдгсэн дөнгөж сайз задарлаа. Тэгэхээр энэ хэцүү сэдвийн араас бакан ч гэсэн тий ингээд гоё би мэдрэмж өгөхөөр sweet юм амттай амттан ширээний маань урд гараад ирсэн байна. Тэгтгүний дээжээс бит хоёр спикер гинэ таминэ. Ямар гоё юм бэ те. Би очиод яалаа шүү харлаа шүү. За тэг чи очиод гоё задлаад надад өгөөч. За тэгээ манай Nice Bakery Man 2015 оноос үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Тэгээ Тайван болон Франц технологиор эх орондоо талах хамттан гурилан бүтээгдэхүүнээ бэлтгэн вау. Энэ надруу тэр шинээр хүргэлцсэн ба шүү дээ. Али харъя. За али. Үй. Вау. Амсита гэдэг байна шүү. Гоё юм уу? Амсч үзэл баялаа. Вау, энэ ямар гоё юм бэ те. Юм шүү. Энэ бэ тийм. Игэж шиг. За энийг. Та гоё наваа явуучих юм аа. Оо тэгсэн үү? За. Тин цаалтуу. Тэгээ яриахаа яах юм? Байхгүй шүү дээ. Юу сонсох юм бэ? За ингээс би за яна унгаачлаа. Яна чичирч байгаа унгаачлаа. Энэ ямар гоё юм бэ нараа. Вау. Би нэг агуу сайн мэдх юм байна. Яа тэгэхээр би чи өөрөө ритейл бизнес одоо жижиглэн худалдааны салбарт бас байсан. Тэнгүүд яг иймэрхүү юмнууд чинь салгаас бэкринүүд амар. Тийм байна. Энэ нараа яг гоё юм шүү дээ. Тийм байна. Энэ нэг юу юм шиг шүү дээ. Нөгөө гадаадд би солонгос юм болов солонгос оруулж ирд юм болов гэсэн. Тийм үү. Ямар гоё юм бэ. Энэ нараа моча манай хүүхдүүдийн дуртай. Мочи байгаа шүү. Мочи гэдэг байна. Шанттай гэнэ. Энэ араа бүр юутай юм байна. Наадах чинь би яг идэж үзье гэж бодож чи та нэг нь унаачих юм. Унгаас нэг чинь авчлаа шүү. Амар хуртай тань. Амар гоё нөө. Амар таалгч. За би энийгээ бариад ямартайсан сууд руу явуулаа. Бас өөр зөндөө гоё юмнууд ээ шин. Гоё. За. Ямар гоё юм бэ? За тэгээд манай Nice Bakery Man 2015 оноос эхлэж үйл ажиллагаа явуулсан юм байна.
За тэгээ хөвсгөр зөөлөн бүстэй, дотроо кремтэй, тул гэр бүлээрээ найз нөхдөөр олуулаа идэхэд маш гоё тохиромжтой. Вау. Тэгээ бүх насныханд хэрэглэхэд тохиромжтой. Япон солонгос технологиор их орондоо үйлдвэрлэсэн Монгол бэлчээрийн малын цэвэр сүгээр хийсэн хугацаа уртасгагч нэмэлт бодисгүй гэж шүү. За копи цай сүтээ төгс зогцно гинэ. За энэ бол Таад зүгээр хартаа. Яг кремийг хартаа. Яг тэр яг юм солонгос крем яг иймэрхүү юм зузаан тэгсээр нэ гурилын юм хөвсгөр юм чиглэг байдаг байхгүй юу? тийм нөгөө юм айгуу тийм царайлаг. Айгуу царайлаг юм байна нараа. Мөчөө. Ямар гоё юм. За би эдний нөгөө яг ингэсээ бүтээtүүд ингээ харж исэн чи би эднийхээс нөгөө юуг нь авч иддэг юм бэ? Ой. Эднийхээс би сэндвичэн талхыг их авч иддэг юм бэ? Хичнээн энэ боовыг аваад өгч боо гинэ. Нөгөө та тэр бичлэг мэдэх үү? Цаасаараа нөгөө хэвийн боовны бичлэг гэдэг шиг. Хойлоо тийм болох нь. Оо энэ араа манайхаа. Энэ гоё үзэмтэй юм байна. За. Ямар гоё юм бэ? Хүш таны нөгөө нэг биний идэгдээсээ оритог та аваа явчих уу? Ваа энэ араа. Гоё гэж адгаа унгаач үү те. Энэ нөгөө гоё арттай нөгөө юу гэдэг шүү дээ. Тэр шиг юм шүү дээ. Янт чи юу гэж нэрлэвлээ? Яна ийм орой өдөш ингээд ийм гоё гурлан бүтээгдэхүүн гаргаад амтархан идэж байгаад хоёрыг уучлаарай. Та идвэн. Үнэхээр та тэгээ одоо хөрөгч рүү явхад тий хөрөгч рүү явхад нөлөөсөн уучлаарай. Nice bakery man, nice bakery шүү. Тэгээ nice нэртэй тийм гоё бас бүтээгдэхүүнүүд гаргаж байгаа юм шиг. Энэ бүр амар гоё юм зөөлөн юм байна. Та би яг ингээл одоо гараараа л барч та хардаа. Айгуу гоё бүтээгдэхүүн байна бүр. Ямар гоё юм бэ? Чува. Нара орион бүр амар гоё заа юу. Нара. Одоо бид бүхэн яг энэ бүтээгдэхүүнтэй холбоотой сонирхолтой бичлэг байгаа маань. Яг одоо цөмөр хамтдаа үзцгээе. Яа нуушлаараа юм идэж байгаа юм харуулж байгаа. Мөрлөө ёо энэ хараа гоё юу орой үлсэнд ийм гоё nice энэ хараа хүч надад мочи бүр ямар гоё л тийм үү би мочи чи өөрөө юугаар будаагаар хийж байгаа байхгүй тэгээ дотроо ийм гоё кремтэй авчраас би бол мочиг жоохон хөлдөөгөөд эсвэл нэг ийм кремигээр нэгдэх бол амар дуртай мочи бол яг хуу гэтээ нөгөө ингэдэж штэ амттай учраас ингээд энэ нөгөө нэг хараа гурил идэхгүй хүмүүс зориулаад эклер оёстой жигнэмиг бүхэл үрийн талах гэд ингээд гурил идэх хүсэлгүй хүмүүс зориулсан ч тийм хөх тарианы талах малах хүртэл байд юм шүү манайхаа. Айгуу гоё юм байна. Гоё юм ба штэ. Тийм үү. Айдаа ихчнээ нэг өгдөө. Та нэг авда. Ихчнээ нэг өгдөө гэдэг ба штэ. Янаараа шоколадтай кек ч дээ. Вау. Өглөө хүүхдүүдтэй энийг өгөх юм бол бас гоё юм байна тий. Стана. Амар гоё юм байна. Йоо, ямар хүрх юм бэ? Яа, одоо манай ээж аваа үзэж байгаа одоо нөгөө намайг авчирна гэж бодно. Би тэгж авч игнэ. Ээж аваа авч игнэ. Авч игнэ. Өнөөдөр өөр идчихлээ гэж. Өнөөдөр өөр идчихлээ. Энэ хардаа. Энэ нөгөө дээр үед байдаг байсан 60 үлт гэдэг дээ шүү дээ. Санаж гэнэ үү? Намайг жоохон байсан. Тийм айгуу амттай бүч байсан. Тийм байна. Тэрний ностальжик мэдрэмж өгсөн бас ижилхэн 60 хүлт гэдэг юу бүтээгдэхүүн байгаа мэн. Энэ араа манай хүмүүс юм жоохон шоколадын зарим дуртай зарим дургүй заа. Тэгэхээр энэ араа шоколадтай кек байгаа байхгүй энэ араа.
Өглөө ингээд хүүхдүүдэд цэцэрлэг сургуульд нөгөө юу өдөлөх үү гэдэг өглөө болгон бид нар чинь нөгөө бас толгойн өвчин болдог шүү дээ. Хүүхдүүдэд өглөө болгон өндөг талах хөсөөр байгаад бас заримдтайч заримдаа өндгөө идэхэ болцсон байдгийн. Тэгээд энийг өгөхөөгөл та бас гоё юм байна. Яста гоё юм бэ. Ваа, энэ нөгөө Японы нөгөө ийм fluffy cake гэдэг нь шүү дээ. Ийм хөөсөн тортуудаар Япон амар алдартай. Тэрний нэг юм шиг байна. Ийм дээрээ хамгатай. Энэ өглөөний цаандаас айгуу гоё юм да. Тийм бэ. За ингээд нэвтрүүлэг маань энд хүрээд өндөрлж байна. Өндөр 21 цагаас маань Generation Cafe өнөөдрийн нэвтрүүлэг маань энд хүрээд өндөрлж байна. За өнөөдөр бит хоёрт маш гоё хүнд сэдвийн араас маш гоё мэдрэмжийг төрүүлсэн Nice Bakery-ханда маш их баярлалаа. Nice Bakery шүү. Nice Bakery мэн Nice бас Bakery Бид хоёрын өнөөдрийг nice болгож өгсөн 89 Bakery-д баярлалаа. Маш их баярлалаа. За тэгээд дараа 7 хоногт маань за та бүхэн мэдээж бид бүхэн бас нэгэн төлөөллийгөө хайж байгаа шүү. 70 оны төлөөлөл нэмэх 50 энд одоо суудал маань бэлэн байгаа учраас та бүхэн өөртөө итгэлтэй үзэсгэлэнгөө бүсгүйг таныг урьж байгаа шүү. За тэгээд эх 7 оны сэдэв бол та тайлгч нь би л чинь. За ингээд эх 7 хоногийн пүрэв гарагт бид бүхэн та хүүхдийнхээ ирээдүйн мэрэгчлэлийг шийдэх ёстой юу гэдэг сэдвийн дагуу ярилцах болно. За энэ сэдв бол маш халуун сэдв. Та хүүхдийнхээ мэрэгчлэлийг шийдэх ёстой юу? За энэ сэдвийн тухай уралцах байгаа. За ингээд эх 7 хоногт уулзцаая. Та бүхэн маань 4 дахь өдөр болгоны 9 цагийг цээжлээд аваарай. 9 цагаас Generation Gap нэвтрүүлэг маань шууд дамжуулан хүрэх болно. Тэгэхээр 7 хоног болгоны пүрэв гарагт 21 цагаас уулзцаая. Баярлалаа баяртай. Тэрнал нэгтэг таныг хөтлөн. Баярлалаа баяртай.